Эх орныхоо 408 зохиост цэвэрлэгч байгаа өмнөдөн суулж шаландаа хэмжиж хэмээн дэвргэе. Монголын үндэсний орны телевизийн гэрлэлцэн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар та бүхэнд хүрч байна. Гэрлэлцэн хөтөлбөр энэ удаж та бүхэндээ сонирхолтой болон хоцодыг хүрэхээр бэлтгэсэн байгаамаа. За бид хөтөлбөрийн эхэнд хайр хэмээх сурвалж төгөлгийг хүргэх гэж байна. За хайр гэдэг бол энэ хорвоо ертөнцийн бүхий л зүйлийг бүтээж байдаг, тижээж, тэтгэж байдаг хамгийн гайхамшигтай зүйл гэж би боддог. Чиний хувьд? Миний хувьд хайр гэдэг бол маш гоё, хамгийн нандин, хамгийн эрхэм гоё мэдрэмж гэж боддیں۔ Тэгэхээр үзэгч та бүхэндээ хайр хэмээх сургамж төгөлгийг хүргэж байна. Нэгэн арал дээр уйтгар гонийг баяр баясгалан атаа хорсол хайр гэд хүний зан чанарууд аж төрдөг байжээ. Гэтэл нэгэн өдөр арал нь түвэмэрт автан тэд ам амаа бодон зав олцгоон арлаас зүхтацгааж гин. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд зав олцсонгүй. Хайр сэтгэл усанд живг шахан сэлж байхдаа уйтгар гонигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан боловч уйтгар гоник би гонигтай байгаа болохоор ганцаараа баймаар байд гэжээ. Харин баяр баясгалан чи миний баяр баясгалантай мөчийг үгүй хийчих гээд авсангүй. Атаа хорсолч мөн адил. Хүмүүс байнга түүнд тэмүүлдэг гэдэгт нь атаархан түүнийг авахаас татгалзлаа. Харин нэгэн өвгөн түүнийг зарим ирж завиндаа суулган иргэдээ хүргэж өглөө. Хайр түүнд талархаад хин гэдгийг нь асуудал цаг хугацаа гэж хариулжээ. Цаг хугацаанд зөвхөн хайр сэтгэл ямар агуу гэдгийг мэддэг гинэ. Манай хөтөлбөр та бүхэндээ үргэлжлүүлэн зочны ярьцхан цагаа хүргэж байна. Манай өдрийн зочноор Цэргийн дуучин эдмийн шуулгын госол дуучин Монгол Улсын солин төрийн ажилтан Баян Билгийн Батбаатар хүрэлцэн ирснийг баяр тав болгоё. Танд энэ чинь мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ орой мэндийг хүргэе. За тэгэхээр уран бүтээлчин гэдэг бол намар цаг өглөө ихэнх сард бол одоо их ажил ихтэй, уран бүтээл олз ам ихтэй, бас эрэл хайгуул ихтэй байдаг. Таны хувьд одоо уран бүтээл олз ам их байна уу? Миний хувьд бол энэ жил бас нэлээд их ачаалттай, их ажилтай байлаа. Одоо энэ жил манай Цэргийн дуучин эдмийн шуулгын түүхт 80 жилийн ой тохиож байгаа. Энэ ой маань одоо 12 сарын 12-нд болно. Энэ ой арга хэмжээг одоо өгсөн олон одоо тоглолт, одоо жүжиг, дуур одоо олон одоо уран бүтээлийг одоо бид нар одоо бэлдэж байна да. Тэгэхээр 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөө сонгосон учиртай байх тийм ээ. Хичнээн одоо хамгийн гол тавигдах тоглолтууд ямар тавигдах вэ? Гол тавигдах тоглолтууд бол одоо ерөнхийдөө манай ер нь энэ Цэргийн дуу үжгийн Эрдмийн чуулга гэж болсноос одоо энэ нэрээр одоо нэрлэгдэхээс хойш одоо манайх одоо ямар хэмжээний том уран бүтээл тавьсан тэр одоо бүх уран бүтээлүүд одоо тавина. Тэгээ 12-нд яг гала концерт тоглолтоо хийгээл тэгэл баяраа тэмдэглэж байгаа юм да. Тэгэхээр энэ би бол одоо урд нь миний мэдхээр бүх Цэргийн дуучин шуулга гэж байсан. Тэр тусмаа бүх Цэргийн дуучин шуулгын уран бүтээлчдэр манайх нэг 60 хар 10 цаг дээр сайн мэдсэн тийм. Энэ ингээ бодоход Монгол улс одоо нэг Эрдмийн гэсэн таталтай нэг дөрвөн байгууллага багш шүү тийм үү? Тийм. Бүх Цэргийн дуучин шуулга манай Цэргийн дуучин эдмийн шуулга гэсэн. Дөөр үжгийн Эрдмийн театр, Дараамын Эрдмийн театр, үндэсний дуучин Эрдмийн шуулга гэдэг ингээд дөрвөн одоо хамгийн том одоо Эрдмийн солтооны дөрвөн байгууллага байгаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Цэвэг Жавын Пүрэг Дарж гэж номлон байсан. Энэ бол одоо дэлхийн шилдэг одоо гарын 5 хуранд багтах бааз баритон бол одоо энэ номлон байлаа. Бас тийм. Энэ хүний нэрэмжит олон улсын уралдаан одоо явагдаж байна. Өнөөдөр хэдгээр шатнд болсон бэ? Хичнээн болсон. Эдгээр шатнд үлдв.
сүүлийн шат хизээ болох уу? Одоо хэр амжилттай явж байна? Тэр талаар. Би бас нэг зэргийн одоо дуучин байхаас гадна бидний одоо төгссөн мэргэжил болохоор одоо энэ дүүрийн театр одоо дүүрийн одоо дуучин гэсэн мэргэжлээр төгсдөг. Бид нар болохоор энэ бүгдийг дууж одоо сурч төгсдөг болохоор одоо энэ уралдаанд бас орё нэг хүчээ сориод үзье гэж одоо орж байгаа. Тий. Ерөнхийдөө энэ тэмцээнд орох нэг шалтгаан бол ерөнхийдөө ер нь би тий аль багцаанд явна. Энэ залуучууд одоо мундаг одоо өсч гарч ирж байгаа залуучуудтай би одоо зэрэгч чадж гин үгүй одоо нэг бас нэг цензур тогтож байгаа юм л да. Тэгээ өөрийнхөө одоо бас хаана яваагаа мэднэ. Тэгээд энэ Бүрөвдөрж гэдэг хүн бол манай Монголын дүүрийн урлагт бол агуу том зүйлийг хийсэн ийм гавьяатай хүн байгаа. Энэ хүн бол дэлхийн одоо 5 орон багтах одоо том баасуудын нэг одоо баас хоолой бол дэлхийд их ховор байдаг. Тэгээд сүүлийн үед бол баас хоолой ер нь баас баритон гэдэг хоолой бол Монголд их илбэгсэж байгаа. Дэлхийд хоолдоод байдаг, Монголд илбэг байдаг. Тэгээд энэ хүний нэрэмжт одоо 4-р уралдаан одоо өчигдөр ихэлсэн. Нийт одоо 2-р төртөө эхний төр нь болохоор юугээр бичлэгээр явсан. Тэгээ бичлэгээр яваад 20 хүн одоо авч үлдсэн байгаа. Тэгээ 20 дуучин маань өчигдөр одоо 10 дуулсан. Өнөөдөр сая одоо 10 дуулаад одоо би ингээ ирсэн. Тэгээд 20 дуучдаас одоо 3 дугаар шатны финал руугаа 10 дууч үлдсэн байна. Тэр нь багтсандаа баяртай байна. За баяр уу гэдэг үзэгчдийн хүмүүс бас тустай баяр уу. Тэгээд нэг зөв сонирхолтой санагдлаа л дээ. Баас хоолой бол одоо дэлхийд их хаврхан хоолой гэж ярьж байна. Дэлхийд хаврдаад байдаг Монголд элбэгшээд байдаг гэж ярьж байна. Энэ нэрийн хооронд ер нь ямар учраас одоо Монгол элбэгшилт хамлж байна? Одоо сүүлийн үед бол одоо залуучууд их одоо бас дуулахыг хүсэж байна. Одоо энэ сургуулийн хэлээр одоо их олон оюутан тоглосон байна. Одоо миний үед ихэд л одоо манай анги чинь 7-8 хүүхэдтэй байсан. Одоо тэг чинь нэг анги нь л бараг 20-30-аад л хүүхэдтэй ш доотлно. Тэгээд ийм олон одоо хүүхдүүд одоо энэ дүүрийн урлаг одоо энэ дуулах урлагт ингээ орхоосч байгаа. Ийм шалтгаанаар бол бас манад бас одоо энэ баас баритон гэдэг хоолой ерөнхийдөө бол илбэгсэж байна л да. Тэгэхдээ монголчуудын ер нь илбэг хоолой бол тэр нь баас баритон хоолой. Энэ байгалийн одоо энэ манай энэ одоо энэ эрсдэсийн сэрүүн цаг уураас бас шалтгаалдаг. Тийм талтай гэж би боддتي. Баярлалаа. За тэгэхээр түрүүн битэрээс ярьж байла Чайковский нэрмжтэй бол уралдаан дэлхийн хамгийн том түвшний уралдаанд нэг. Энэ уралдаанд манай Бүрдэрж манаас эзэрэл уралдааны шүүгч ажилладаг хүн байсан. Ер нь таны хувьд одоо Глинки уралдаан ч юм уу, Чайковский уралдаанд одоо хонд явж байгаа. Тэр талаар ярихгүй. Олон улсын уралдаан тэмцээнд бол их баг гэлтгүүл явлаа л да. Тэгээд ялангуяа энэ одоо энэ улаан үед энэ Бүрээдийн холбооны улсад одоо ойрхон одоо ингээд зохиогдож байгаа 2-3 уралдаанд одоо бас 1-2-3 дугаар байр ингээд загнал байруудыг ингээд авч ийлаа. 2010 онд Глинки нэрмжт уралдаанд нэг Москваар нэг явсан. Тэгээд эхний төртөө нэг очиж одоо оролцоод эхний төртөө их хайгүй сайн дуулчаад 2-р төртөө болохоор би бас өөрийн бас буруу, өөрийн бас программын алдаанаас болоод бас шууд 2-р төртөө бас хасагдсан л да. Тэгээд би бас яг ерөнхийдөө бас тэгээд Глинки уралдааны олон улсын бэзэргэлтэй тийм уралдаанд очиод нэг зэргийн дууч очиод бас 2-р төртөө үлдэнэ гэдэг бол бас миний хувьд бас нэг жоохон бас өөр бас нэг жоохон амжилт. Би угаасаа явахдаа ч одоо 2-р төртөө ямар ч байсан үлдэнэ нэг сайхан дуулаад гараа гэж бодсон. Тэрнээс бас өндөр тайзан дээр гараад авъя гэж. Тийм тэгж очсон. Тэгээд Глинки уралдаан ер нь Оросын холбооны улсад болдог уралдаанууд их зохион байгуулалтаа их сайхан болдог. Тэгээд орсууч тэгээ өөрсдөө бас мундаг дууч штэ.
За тэгэхээр үзэж олон дор нас сонирхолтой мэдээллийн өг сонирхолтой ярилцлага өрнөж байгаа юм бас маш баярлалаа. Тэгээ би нэг зүйлийг сонирн байна л да. Залуу уран бүтээлч хүмүүс одоо бидний багшийн багш мундаг хүмүүс бишиж явдаг юм те. Тэгэхээр пүрэв төрж байгаа хувьд юу та амьд зэрэг багт нуулж байгуу, тэр хүнээс үг сонсч байгуу, дуучин болох гараагаар бас энэ нэр заалгаж янз бүрийн сургамж авч байгуу. Авдаг яг хоо энэ хүнийг одоо яг амьд авах цагт нь яг одоо солиорлогын сургуульд багшилж явах үед бол манай багш одоо энэ хүний одоо ассистент уу одоо юуны туслах багш нь байсан. Та хэн багш шиг юм бэ? Ерөө багш шиг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан профессор Ерөө багш шиг. Тэгээд пүүжиг багшд болохоор багш маань бас намайг нэг 2 дугаар курст багт нэг сонсгож ирсэн юм аа. Багшаа энэ нэг ийм хөвгт байна. Энэ сэлэнгээс ирсэн. Уул нь миний нутгийн юм байгаа юм. Тэгээд та нэг сонсоод тооч гэх. Тэгээ пүүжиг багш нэг намайг нэг сонссон. Би нэг амш үзүүлсэн. Тэгээ нэг ганц нэгэн дуулж үзүүлсэн. Тэгээд ерөнхийдөө энэ хүний хэлсэн үг юм байна. Энэ хүн бол намайг бас хэлжсэн да. За наад хөвгч яг хөө ерөнхий юм байна. Байгалийн юм байна. Тэгтээ бас нэг амьсгаанд нэг жоохон учир байна. Амьсгааг нь бас нэг тэгж янзлсан дээр баха гэж одоо багшд ингээд зөвлөж хэлжсэн. Би болохоор ийм том хүний тийм зөвлөгөө өгүүлээ. Тэгээд дуулж явах төрөл хэцүү байсан л да надад. Сандарна. Тэгээд над тийм бас нэг одоо энэ мэрэгжилд энэ амьдралд хэрэгтэй бас нэг тийм сайхан үнэтэй зөвлөгөө өгсөн одоо энэ өгөн буурал багштай бас баярлж явдаг. Чингис хаан дөрийг Монголд анхудаад авсан рок дээр. Тэр Чингис хаан дөрийн Чингис хааны дүрд рок дүрийн тавтсан шүү дээ тийм. Тэр цагийн дурсамжаас хуваалцахгүй юу? Оюутан цагаас ахвал ер нь 2 дугаар курсээс ахвал хэлийн цэргийн дуужгийн чуулгад одоо хоцол дуушнаар оюутан байхдаа орж ажиллаж байлаа. Хөдөөний хөвгт ажил хэрэгтэй байдаг. Тэгээд шалгуулсан чинь тэнцсэн. Тэгээд бүүн баяруулж байсан. Тэгээд хэлийн цэргийн ансамблд 2002-оос 2005 он хүртэл ажиллаад 5 оноос цэргийн дуужгийн эрдмийн чуулгад орж ажилласан. Ер нь ороод удаагүй байжээл одоо их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой гэж одоо 2006 онд болох нь. Энийг өгсөн том одоо хэлбэрийн уран бүтээл одоо энэ цэргийн дуужгийн эрдмийн чуулгад тавих ёстой гэдгээр одоо хөгжмийн зохиолч Тараа багш цовнолыг бичсэн ган зөрөг гэж энэ хоёр маань одоо энэ Чингис хаан рок дүр гэдгийг ер нь хий. Энийг болохоор яг нууц төвчийн түүхэн сэдвээс одоо сэдвүүлж аваад энийг ингээ хий гэсэн тийм одоо уран бүтээлийн үүссэн байгаа. Тэгээд за энийг одоо за босод дөрүүдийн ингээ тавьчлаа. Би тэгээд энэ дуулах мулхаач мэдээгүй явж ирсэн. Тэгэл өө нэг шинэ хөвгтэн орцсон хэлийн зэрэгээс. Тэр хөвгтийг ингээ дуудъя. Тэгээ намайг дуудсан. Сайн байна уу? Чи ер нь дээшээ доошоо юу дуугардаг гэсэн чи би бальтооны дуурах хэвээр өнгөөл дуурна да. Тэгсэн за чи үзээт гэх. Тэгээд ингээд би ингээд нотыг хараад ерөнхийдөө ингээд аян яасан чи ер нь сэтгэлд их ер нь ойрхон буулаа шүү. Ер нь би дуулчих юм байна. Тэгвэл чи чадах уу? Чадна гэл надаас одоо ам өчиг авч байгаа байхгүй. Өө би чадна. Тэгсэн чи за би ч хэдийн хугацаа өгөх үү? Энийг одоо юу сур. Над нэг 7 хоногийн хугацаа өгч. Би 7 хоногт бүгдийг сураад тэгээ шууд нийлье. Тэгээд 7 хоногийн дараач биш тэгээд нэг 4-5 хоногийн дараа гинт програмч нийлэхээр болоод тэгээ нийлсэн. Тэгэл яасан улсууд их сайхан хүлээж авсан болж гин. Одоо энийг тэгвэл тэгж гин ингэж гин гээл одоо ерөнхий тэгэл одоо найруулга тавиулаад эхэлсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд дуулж байгаа Аз данхудаа энэ одоо урагт дүр тавьж байгаа гэдэг утгаар ер нь гадны BBC юм уу те одоо ингээд телевизэн арай дугаас их одоо ирж сурвалжлага авч ирсэн л да.
Тэр ер нь Орок тэр Чингис хаан Орок төрийг ер нь дуулах гэдэг тэр залуу хаа байна. Тийм тэр ер нь ямар янз бүрийн хөвгт байна. Одоо тэр одоо сурсан мэрэгчлэн хаана сурсан яасан ийсэн гэл бүхэл талаар ингээд сонирхоод одоо ярьцлага авч ирсэн л да. Тэгээд ер нь энэ дуулах урлагийг ер нь хаана суруу яав юм гэж одоо асуулт тавьж байхад би энийг бол Монголд сурсан. Энэ рок гэдэг утгаараа ерөнхийдөө энэ хөгжмийн найруулга те одоо энэ юу одоо тийм шинэлэг одоо энэ юуг нь одоо гаргахаас гадна энэ бол миний одоо сэтгэлд одоо ойрхон байдаг. Одоо миний эзэн хааны тийм ээ монголчуудын түүхэн энэ хүний миний одоо өгд эдсэн ийм дүр болохоор над их ойрхон байсан. Энэ дээр болохоор би хамгийн гол нь рок гэдэг утгаараа болохоор их одоо ингээл янз бүрийн өсрэлттэй бас жоохон тийм нэлээд хөдөлгөөнтэй л дээ. Тэгээд ийм юуг нь бол тэг ямар ч хэлсэн тэгэл одоо давтаж хийсээр байгаа л тэгэл гартаа оруулж авч байна. Одоо бахархлын асуудал биз? Энэ бол миний хамгийн том бахархлын асуудал байсан. Би анх удаа л одоо энэ дуур гэдэг юмд одоо тоглож би ер нь гоцол дуучин гэдэг одоо нэрээ одоо энэ дуураараа олж авсан да. Лизийн ам сууж байгаа хүмүүс энэ нөхөр одоо яаж тоглолтыг бол зарим хүмүүс бодож магадгүй тийм. Учраас би дуучин учраас бас сайхан сонгодог урлагт хүчээ сорьевч залуугамтай ч би үзэж чадсан манаас зориулаад нэг бүтээлээс бас нэг бахаа хэсгийг зэрэгж хүсэж байна. Хайлах хөөхн дуурин дуудаа хаян хооло хоримшанда анхан нүрэ хэмталмын шинээр аршан сүрсэж бие жигнэш дотан сутан тантайнутаг зүрхэне мохин соднемехин долим бурядин тантанутаг. За баярлалаа. Манай өнөөдрийн зочноор Цэргийн дууж хэлбэрийн чуулган госол дуучин Монгол улсын соёлын дөрвөн ажилтан Сэлэнгэ аймгийн угуул Баян Бэлгийн Батбаатар олцлоо. Батбаатартаа баярлалаа. Тэгээд өргөжлүүлэн бүгдээр хамтдаа өдрөөлөө авцгаая. Гэлтэй цонх хөтөлбөр үзэгчтэй бүхэндээ сурвалжлагаараа үргэлжлэн хүрч байна. Монголын хүүхдийн ордон дээр Адтай жаалууд 3 киноны нээлтийн үйл ажиллагаа болж байна. Ингээд найруулагч Эндрэ болон Адтай жаал киноны туслах дүр болон гол дүр үзэлтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. За баярлалаа. Өнөөдөр манай Адтай жаалууд кино маань 3 дахь жилдээ нээлттэй хийж байна. 135 ангитай ийм хүүхдийн олон ангит анхны кино болж байгаа. Манай киноны нэг онцлог нь бас олон онцлогтой л доо. Уран бүтээлч гэхээсээ илүү хүүхдүүд байгаа. Гол ба туслах дүрд нь хүүхдүүд тоглодог. Ер нь бол жил болгоны 45 анги гаргаж байгаа. 100 хүүхд тоглодог нэг анги дээр нь гол дүрийн хүүхдүүд маань үргэлжлээд явдаг. Тэгээ 3 жилийн дотор манай киног үзэх юм бол 3 жилийн дотор хүүхд бие хөгжил яаж хөгждгийг бараг гаднаас нь харна. Тэрэн шигээ бас шилжилтийн бас хүүхдийн бодол сэтгэхүй ухаан яаж өөрчлөгдөж хөгжиж байд юм бэ гэдгийг манай киноноос харж болно. Тэгэхээр манай кино бол хамгийн сайн, хамгийн ховор, хамгийн нандин гэхээсээ илүү хүүхдийн амьдрал 100% туслагдсан байгаа. 3 жилийн өмнө тоглож байхдаа миний мөрөөр татдаг хүүхдүүд байсан. Өнөөдөр бол надаас өндөр 100 багтай болсон байна гэхээр чинь 20 хэдэн сантиметр өссөн байна гэдэг бол манай уран бүтээл бас тийм л өссөн байгаа.
Аттай жалууд 3 болвол цуслангийн 6-аатай өдрүүд гэсэн. Хүмүүсийн хамгийн дурсамжтай нас бол хүүхэд нас, тэр дотроос хамгийн сайхан үе нь бол цуслан байдаг. Ээж аавын мэдлээс гарчдаг ганц үе шүү дээ. Тэр үед бол хүүхдэд юу хийж явдаг, тэр 14 хоног юу хийж амарсныг бол мэдэхгүй. Ганцхан ээж аавд гоё амарлаа гэдэг үг л ээж аавдаа хэлдэг. Тэр нууцыг дэлгэсэн. Тэгэхээр тэнээр бол үерхэл, нөхөрлөл, удирдлага бүх юм байгаа. Тэр цуслан нь болохоор манай киноны цуслан болохоор томчуудгүй цуслан хүүхдэд өөрсдөө удирдах байгаа. Тэгэд эндээсээ нөгөө аав ээж томчууд байхгүйгээр бид нар юу ч хийж чадахгүй юм байна. Тэдний хайр инрэл ухаалаг зөвлөгөөгөөр бид нар амжилтанд хүрдэг юм байна. Нас тогтсон байна, хөгшин байна гэж хийж болдгүй юм байна гэдгийг бид нар бүхнийг сурж амьдрдаг юм байна гэдгийг энэ киноноос ойлгох ёстой л доо. За миний өнөөдөр маш их баяртай. Тэгээд Аттай жалууд 1 2 киноны нээлтээс өнөөдөр киноны нээлтийг 9 ядаа хүлээлээ. Тэгээд цуслангийн 6 өдрүүд кино маань бол өмнөх хүмүүсээ илүү гоё болсон байгаа. Яа тэгвэл энэ жилийн киногоос мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилласнаар илүү давуу талтай. Киноны нээлт маань гоё болоход тусалж байгаа эцэг эхчүүдэд бүгдээрэд маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэрнээс гадна манай киноны нээлтийг маань хүндэтгээд хүрэлцэн ирсэн бүх улсын хурлын гишүүдтэй мөн дарга нартаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдийн уран бүтээлийг цаашдаа та бүхэн дэмжиж ажиллаж байгаа чинь маш их баяртай байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ нэг сараас үзэгчдээ SBN телевизээр бүгдээрээ Аттай жалууд 3 киногоор уулзцгаая. Мөн манай кино маань бас хөдөө орон нутгуудаар гарч эхлэх болно. Тэгээд хөдөө орон нутгийн маань хүүхдүүд бас киногоо цэцэн яд хүлээж байгаарай гэж хэлмээр байна. Найруулагчдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бид нарыг үдээ зэрэгтэй хүргэж өгсөн 135 ангитай кинонд тоглосон гэдэг бол маш том бахархал. Тэгээд бидний хувьд бол үнэхээр гоё байна.